Алт олборлож байсан нинжа нар одоо бичил уурхайчин болж байна. За төрийн бодлогоор улсад татвар төлдөг нөхөрлөл болох ажил хийгдэж байгаагийн жишээ энэ. За тэд одоо бичил төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж хэрүүл тэмцэл дунд биш хил ама ололцсон байдлаар за асуудалд хандах сэтгэлгээтэй болж байна. Эргэцүү орчинд бүрдсэн учраас хууль зөрчилгүй холборлолт хийх эрх нинжа нарт бий болсон. Нөхөрлөл гэж тэднийг сайн дурын үндсэн дээр нэгдэж газар эзэмшиж ашгаа олж татвараа төлж байхыг журмалсан. Одоогоор газрын нинжа нар өөр хоорондоо нийлж эхэлсэн бичил уурхайн төсөл хөтөлбөрт хамрагдахаар 11 аймгийн 19 сумаас нийт 29 төсөл ирсэн гэхээр бага харагдахгүй байна. Өмнө говийн нэг суманд гэхэд 40 гаруй нөхөрлөл, Сэлэн аймгийн Мандал суманд мөн дутхааргүй тооны нөхөрлөл бий болжээ. Тэдний хувьд нийлж нэгдэж байгаа нь сайнч улсад төлөх татвар дээр баггүй асуудал тулгарч байна. 53 мянга гэхэд хатуу тоо тогтоогоод өгөхөөр тогтмол орлоготой биш хүмүүсийн хувьд татварыг төлөхөд хүнд байдал үүсчихэд байна. 11 оны 12 сараас 11 сараас эхэлсэн. Тэгээ нийтдээ одоо нэг 45 нөхөрлөл байдаг. Тэгээ тэр нь болохоор одоо эрүүт очиод нэг орон гарan байдаг болохоор одоо ирж очиж байдаг болохоор юу яадаг. Сардаан бол тэр одоо хураамжийн тоо бол хэлбэлцэлтэй байдаг. Одоо бол нэг 45 мянган төгрөгийн ашиг орлого оруулсан байгаа. Тэгээ нөхөн сэргээлтэнд 20 хэдэн мянган төгрөгийг одоо зарцуулсан байгаа. Тэгээ одоо танаа нөхөрлөлөөс гэсэн үг. Манай нөхөрлөл биш одоо нийт дундын одоо сум нийт дунд таасан. Тэр нийт дундын нөхөрлөл дээр манай одоо юунаас Баян бор нөхөрлөлөөс цэцэг маа гэж хүн ажиллаж нийт дундын нөхөрлөлөөс одоо татварын албанд ажиллаж байгаа хүн байгаа. Татварын асуудал дээр бол одоо улсад бол одоохондоо яг нэг төлөөд явсан хүн бол ер нь байхгүй хаа. Зөвхөн нийгмийн даатгал эрүүл мэндэд бол одоо энэ оноос эхлээд бид нэр одоо 30 гаруй 5 нөхөрлөлийн улсуудыг бол одоо ер нь хамруулад байж байгаа. Тэр дотроос бол одоо 30-аад хүн бол одоо яг төлөө явж байгаа. Нөхөрлөлийнхаа зохион байгуулалтанд орчоод эхнээсээ төлж байгаа. Одоо цаашид бид нар бол ямар ч энэ онд бид нар нэг 60% нь бол нийгмийн даатгал эрүүл мэндэд хамруулна гэж байгаа. Энэ оны төлөвлөгөө бол тийм байгаа. Нэгэнд амьдралын шаардлагаар алт бараадж газар очиж нинжа болж явсан иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж нөхөрлөл байгуулж байна. Гол нь тэдний зүгээс ашиглаж болох газрын асуудал тулгамдсан хэвээр нь зөвшөөрөл холбогдох газраас нь гарна үүнд бас хариулт хэрэгтэй. Газрыг хэрхэн шийдвэрлэхийг гэдэг бол журмаар зааж өгсөн байгаа. Бичил уурхайн журам байгаа. Тэрний дагуу бол орон нутаг иргэдийн төлөвчдийн хурлаараа хилцээд газраа сонгоно. За мэдээж саналыг бол иргэдийн төлөвчдийн хурал өөрсдөө оруулахгүй шүү дээ. Тэр бичил уурхайчдын нөхөрлөл гэдэг өөрсдөө зохион байгуулалтанд орсон улсууд энэ талбайг авъя гэж саналаа засаг даргадаа оруулна. Тэр оруулсан саналыг иргэдийн төлөвчдийн хуралд засаг дарга оруулж хилцүүлнэ. За тэгээд орон нутгийн улсуудчин тэр тухайн газар нь ямар газар вэ гэдгийг бас арай илүү мэднэ шүү дээ, тийм ээ. Тэгээд тэрнийхээ дагуу за тэр газар нь болно болохгүй гэдгээ өөрсдөө ялц шийдээд за энэ талбайг одоо бичил уурхайн зорилтоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авъя гэд санал нэгдэж яах юм бол за ямар ч гэсэн гэхдээ ашиг төлөвлөлийн газараас дүгнэлт гаргуулъя. Энэ талбай нь тусгай зөвшөөрлийн талбайдаа давтчихж гин үү? Геологийн талаас бас үнэхээр ордуу илэрлүү тийм үнэхээр бас тэнд олборлж явуулж болохгүй. Яг бичил уурхайн зорилтоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авна гэдэг бол өөр зорилтоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаас ялгаатай юу гэхээр шууд газрын хэвлэлд хандаад тэр газрын хэвлэлийг бол үнэхээр ухаж эхлэв шүү дээ, тийм ээ. Өнөөдөр нөхөрлөл болж ажиллаж байгаа хэд хэдэн иргэд тогтвортой бичил уурхай төсөлд хамрагдахаар боллоо. Ингэснээр гар аргаар алт олборлагчдын нинжа нэр тэднээс алгуулж бичил уурхайчин гэсэн нэр тохирох болно. Үүнээс гадна газрын төлөөх болон орон нутгийн удирдлагатай цагдаа нартаа мөргөлдөж дайн өрнөхгүй болж байна. Хамгийн чухал нь байгалийн нөхөн сэргээлтэнд бичил уурхайчид анхаарах сэтгэлгээтэй болж байгаа юм а.